Зя эрүүл бие бүтээх нууц фейж группийн гэр бүлийнхэндээ нийт хамт олондоо өнөөдрийн энэ гайхалтай амралтын өдрийн үдшийн мэндийг хүргэе. Тэгээд эрүүл бие бүтээх нууц гэдэг пэйжээс 7 хоног болгон одоо явуулдаг лайв хичээлүүд, лайв подкастуудын маань ээлжид дугаар болох өнөөдрийн ухаарлын түүхүүд буюу одоо үйлдэл үр дүнг бүтээдэг. Үр дүнгийн одоо цувраа нь үгнээс илүү хашгирахаас илүү хүчтэй хүнд хүрдэгэ гэдэг. Үйлдэлээс үр дүн бүтэн, үр дүн нь яг үгээр хэлэхээс илүүгээр нөлөөлөл үзүүлдэг гэдэг одоо зарчмын дагуу өнөөдөр үйлдэлээ хийгээд үр дүнгээ бүтээсэн манай хөтөлбөрийн оролцогч гээгээ гончиг маань зочноор орж ирээд та бүхэнтэйгээ өөрийнхөө түүхээс өөрийнхөө үйлдэлүүдийн одоо үр дүнд ямар одоо бэлгүүдийг хүртээд амьдралдаа өөрийнхөө эрүүл мэндэд ямар одоо амжилтыг сөндөрлүүлээд явж байгаа вэ гэдэг талаасаа хуваалцахаар орж ирлээ. Тэгээд таалан сууж тухлан сонирхно гэж урья. За гээги гончгийгоо урьжин микрофоноо нээгээд өөрийгөө богинохон танилцуулаад эхлээрэй. За маш их баярлалаа. За өнөөдөр сайхан үдшийн мэнд бүгдэд нь хүргье. Багш нартай болон манай энэ сургалтандаа хамрагдаад үр дүнгээ үзэж байгаа бүх гишүүдтэй энэ сайхан орой мэндийг дэвшүүлье. За миний хувьд болохоор Хүмүүлийн их сургуулийн докторант би судлаач Чингис хааны дэлхийн актемийн жинхэнэ гишүүн актемч ийм хүн байгаа. Баярлалаа. Тэгэхээр гээ маань манай эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөрийн оролцогч байж байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн талаарх мэдээллийг ер нь хаанаас авсан, хизэнээс одоо дагаж эхэлсэн, тэгээд хизээ ямар одоо нөхцлөөр шийдвэрээ гаргаад хөтөлбөрт орох одоо элсэлдээ хийсэн бэ гэдэг асуултанд хариулж өгөөч. За нэг санаандгүй фэйсээр хараад байжсэн шиг Гүлнара багшийн подкаст Зүс эрүүлвэл бие эрүүл гэсэн хачин гоё подкастыг уншингуудаа би пөөх ямар гайхалтай юм бэ? Юусээ энд чинь л орё гээд тэгээд та хоёртойгоо холбогдоод эртэж шувуухай өлөө тэр хөтөлбөрт нь ороод хамгийн түрүүнд өнгөө шийдвүүлээд орсон байгаа. Подкастыг сонсоод үнэхээр зөв юм байна, үнэхээр гайхалтай юм байна гэд миний одоо бүх одоо хүсэл мөрөөдөлд маань яг тохирсон учраас хөө хаа гэж эхэлсэндээ. Сайн байна, баярлалаа. Тэгэхээр хөтөлбөрт анх орсон зорилго нь юу байсан? Яг ямар асуудлуудаа шийдэе гэж бодож орж ирсэн? Асуудлууд нь шийдэгдсэн үү? Тий. Ерөөсөө л эв эрүүл болъё тийм ээ. Ерөнхийдөө л айхтар хурц тийм өвчнгүүд байхгүй ч гэсэн цөс бол ерөнхийдөө нөгөө нуралтай гэдэг аягүй олон жилийн өмнө хэлдэг байсан, зузааралтай гэд хэлдэг байсан. Сүүлдээ янз бүрийн юм хэлдэггүй л болсон л доо. Гэхдээ би нөгөө нэг энэ элэг цөс угаах гэдгийг би одоо ийм ном байдаг. Манай Монголд хэвлэгдсэн. Манай Хүмүүлийн их сургууль, би өөрөө Хүмүүлийн их сургууль төгссөн. Тэгээ Хүмүүлийн их сургуулийг төгссөн багш маань энийг орчуулсан байсныг би аягүй олон жилийн өмнө үзээд тэгээд уншаад элэг цэсөө цэвэрлэжсэн удаатай байхгүй юу? 2 удаа цэвэрлэжсэн бүр. Тэгээд энэндээ итгэхгүй ном уншаад тэгээд тэрэндээ итгэхгүй өөрөөсөө зөндөө юм гаргасан мөртлөө бас итгэхгүй ингээ орхижсэн байхгүй юу? Тэгвэл одоо энэ та хоёрын сургалт маань ерөөсөө би өөрөө түрүүнд дурдсан шүү дээ, бас судлаач хүн. Тийм учраас нөгөө эрүүл байх талаар, дотоод ухамсараа сэргээх талаар нэлээд оролддог, бас ч гэж жоохон ч гэсэн үр дүнгүй хэн л бясалгал хийдэг байсан юм бэ гэж бодоод байгаа юм. Тэгээд ийм олон судалгаанууд уншиж мэдсэн юм байгаа ч гэсэн би тэрэндээ ерөөсөө итгэхгүй тэрийгээ бүр 100% амьдралынхаа одоо зарчим зорилгоо болгож чадаагүй. Тэгээд 2 багш та нарынхаа
сургалтанд орсноороо би ерөөсөө нөгөө бүр комплекс на иж бүрэн тийм ээ бүр ерөөсөө маш гоё олон талаас нь хүнийг хөгжүүлсэн, дотоод сэтгэлийг нээсэн. Одоо тэр нөгөө одоо Чингис хааны дэлхийн активч бид нар бас яг тийм байхгүй юу? Далд ертөнцтэй одоо ил ертөнц бид нар ингээд зэрэгцэж амьдардаг. Хүний далд байгаа ер нь хүн нөгөө нууц байгаа юмдаа ерөөсөө итгэдэггүй тийм ээ. Хүний дотор жинхэнэ нь бурхан байна, хүний дотор хүч байна гэтэр гэдгийг чинь сонсоод л яваад байгаа мөртлөө тэрэндээ 100% итгэдэггүй байсныгаа одоо ийм итгэл үнэмшлээ бүр аюу сайхан зузаан болгож аваад ингээд оролцсон ч ерөөсөө маш богино хугацаанд би аюу үр дүн төрсөн. За тэгээд царай гэгэрхээс эхлээл тийм ээ. За тэгээд нөгөө маш одоо бас нэг туйшралгүйгээр ерөнхийдөө бол стоп бүтээгдэхүүнээ яг зогсоогоод тэгээд ингээ сайхан хооллоод тэгээ нарийн бүдүүн гизээ цэвэрлэх нөгөө хамгийн амархан гэдэг байгаа шүү дээ. Та хоёр маань тийм ээ. Махан бие цэвэрлэх бол хамгийн амархан. Тэр өстэй яг үнэн. Нөгөө сэтгэлэн бие цэвэрлэх, бодлон бие цэвэрлэх гэдэг маш хүнд байдаг учраас хүн болгон тэр болгон цэвэрлэж чаддаггүй. Тэгээд би ч гэсэн насаараа энийг оролдоод л явж байгаа нэгэн байхгүй юу? Тэгээд сая энэ сургалтанд бол над маш богино хугацаанд маш их үр дүн үзүүлсэн. Маш янзын ерөөсө бүх юм маань үр дүн үзүүлээ. Би нөгөө юу яасаа бас килограмм маань 3 кг-аар багассан байна. Тэгээ намайг ерөөсөө найзлагт бол үе юу идэж уугаад яагаад ийгээд чи ийм хурдан гоё болчихоо. Ийм хурдан царайц орчихоо гэдэг өөрөөсөө анзаарагдах үстэй. Би тэгээд нөгөө эдэгтэй тэгээ уулзын ихлэр нь бас энийг ядарч 1 сар 2 сар болгосныхаа дараа жоохон үр дүн харуулж байгаа нөгөө эдтэйгээ уулзсандаа гэж бодоод тэгээ 2 3 дотны найзуудтайгаа уулзлээс чи нөгөө эдэг нь ангайсан. Эйгөө гоё нөгөө би хааны элбэр дүрс тийм ээ. Тэгээд нөгөө тэгээ би чи тэдэртээ бас зүгээр авахгүй нөгөө сурсан бидсэн бас нэг бяцлаглаасаа хийгээд үзүүлчихэж байгаа. Сама гээд өөртөө нөгөө жоохон тайвшрах тэгээд аура ганц нэг цэвэрлэх юм өдрөө үзүүлсэн. Тэгээ маш гоё үр дүн харсан шүү. Хоёр багшийнхаа өгчээр. Гайхалтай тий. Тэгэхээр хүний одоо бидний амьдралын бие махбод те сүнсэн бие, бодлон бие, сэтгэлэн бие гэдэг ингээд тус бүр бүгд нийлээд 100% гэж үзэх юм бол хүний махан бие бол ерөөсөө 20%-ийг л хариуцж идэг. Тэгэхээр сэтгэл бие, бодлон бие бүгдээрээ нийлээд яг үлдсэн 80%-ийг нь хариуцдаг байна шүү дээ. Тэгэхээр бидний нүдэнд харагдаж байгаа одоо гараар бариад те нүдэрээ харж мэдрэж болох тэр бие маань ерөөсөө 20% байх нь. Бусд нь яг нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй. Мөртлөө бидний амьдралд бараг 100% нөлөөллөө үзүүлээд явж идэг гэдгийг сая гээгээ маань ярьлаа те. Тэгэхээр тэр нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй тэр сэтгэл бодлын гүнээсээ бид нар ерөөсөө тэднийхээ үйлдэлээр тэднийхээ нөлөөллөөр бид нар амьдралаа чиглүүлээд тэр нутгийн ихэлтэй заримдаа амьдралдаа алдаануудыг хийгээд заримдаа болохоор зэрэг маш том амжилтуудыг хийцэн бүтээгчсэн ингээд явж идэг. Гэхдээ тэр бүгдийг хүлээн зөвшөөрч би энийг хийцсэн юм биш үү гэдгээ яг хүлээн зөвшөөрөх гэдэг нь бидний сэтгэл зүй дотор явагдаж явах хэрэгтэй юм байдаг. За алдаа гаргацсан ч гэсэн би энэ дээрээ ингэж алдаад ийм алдааг ингээд гаргацсан учраас ингээд бодцсон учраас ингэж бодсны улмаас ингээд хийцэн учраас миний одоо биен дээр энэ өвдөлт үүсээд байна, толгой өвдөд байна, тийм ээ. Зүрх дэлсээд байна, эсвэл ходоод бацлаад байна, эсвэл шархлаад байна. Эсвэл яг зүсэн дээр чулуу үсчихжээ гих мэтийн одоо дараагийн үр дагавруудыг үүсгээд гинжи эхлэх шиг явж идэгаа гэдгийг сая бас ерөнхий утгаар нь хэллээ тийм ээ. Тэгэхээр манай эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөрийн хамгийн эхний 2 модуль нь сэтгэлэн бие бүтээй, бодлон бие бүтээй гэдэг ийм одоо цэвэрлэе гэдэг ийм 2 модуль байж идэг. Тэгэхээр тэр 2 модулаас гээгийн маань өөртөө ямар үйлдэлүүдийг хийж ямар үр дүнд хүрсэн бэ? Одоо сэтгэл санаанд нь ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг талаас бас хуваалцаад өгөөч. За тэгэхээр тэр эхний 2 юу л нөгөө аура байх цэвэрлэх байсан шүү дээ тийм ээ. Аура буюу нөгөө чакра 7 чакраг цэвэрлэх.
За тэр талаар бас л би ер нь урд нь бас судалгаа хийжсэн. Тэгээд аурадаа ч нөгөө миний судалгаатай холбогддог учраас би бүр аурагийн хүн дээр очиод аурага үзүүлээд тэгээд тэр засал хийлгээ дараа нь ахаад би аурагийнхаа зургийг энэ төр авуулжсэн байхгүй юу. Энэ ерөөсөө шинжлэх ухаанаар баталгаажсан хүний дотор нөгөө 7 чакра байдаг. Тэр 7 чакраг одоо эргүүлэх, тийм ээ, идэвхжүүлэх. Тэгээд тэр чакраны харалдаа байгаа бүх эргэтнүүд одоо цэвэрлэгдэх. Тэгээд тэр тухай одоо жишээлх юм бол би бас ходоодны шарахтай гэж 2 жилийн өмнө гарсан байхгүй юу. Одоо бол миний шарах зүгээр болсон байх гэж би бодож байна. Шийдэлгээ өгөөгүй байгаа. Тэгээд тэр яг ходоодн дээр чакрануудаа одоо идэвхжүүлэхдээ тэн дээрээ бясалгах энэ тэр тийм аюу гоё одоо тэр байсан өшөө. Тэгээд ер нь хүний бодлоос тийм ээ эерэг байх тэр талаар би бас хичээгээл лээдэг. Одоо энэ удаа бол би бүрэн дүүрэн бас л эерэг байх. Тэгээ ерөнхийдөө би бас одоо багш хүн байсан. Би гадаад хэлний багш байхгүй юу. Тэгээд олон жилийн өмнө багшлагтаа бол би өстэй янзын уур уцаартай байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ талаар маш их сургалтууд явдаг учраас одоо энэ сургалт маань бас л миний бүр уур уцаарыг байхгүй болгох гэж би олон жил зүтгэж л байгаа. Тэгээ тэрний төгсгөл дээр өстэй маш хүчтэй бас нөлөө үзүүлсэн байгаа гэж би бодож байгаа. Би одоо бас уралж болох юм болсон шүү дээ. Тэгээ тийм сайхан үр дүнг харуулж байна. Тэгээ өшөө тийм нойр жоохон дутуухан байх шиг байсан чи ерөнхийдөө одоо би аягүй сайхан унтдаг болчлоо. Хүзүү бас л ингээл нэг хөшөө бүр хөдлөх энэ төр аягүй хэцүү байдаг гэсэн чи одоо ерөнхийдөө аягүй сайхан боломжийн тэгээ маш гоё хөнгөн шингэн. За тэгээ тэр дасгалуудыг би бас ерөнхийд нь би бүр аягүй сайн хийж байгаа. Амьсгалын дасгал үнэхээр надад гайхамшигтай санагцсан. Амьсгалын дасгалыг би бүр хизээч сонсож байгаагүй. Нөгөө амьсгалаа түгжих тийм ээ 30 удаа маш хүчтэй сайхан амьсгалж агаад тэгээд дотроо түгжих энэ энэ ерөөсөө над маш үр дүн үзүүлсэн маш ховор нандин ийм гоё дасгал санагдсан. За тэгээд миний хувьд бол шинэ юм бол тэр бас онцгой байсан. Тэгээд одоо 7 хүрдээ сэргээ хийгүүл бид нар бас тэр болгон хийдгүү штэ. Тэгээ энэ одоо сургалтаар бол аягүй сайхан хийсэн. Тэгээ мэдээж өдөртөө одоо янз бүрийн ажилттай хүмүүс байгаа бүгдийг нь одоо ингээд л идэвхжүүлээд байна гэсэн юм байхгүй шүү дээ бас тийм ээ. Ямар ч байсан өдөрт 1-2 хүртийг би аягүй сайн эргэлдүүлж одоо идэвхжүүлж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг бас нэг төвдийн залуужуулах жор гэд байдаг шүү дээ. Гоё ном байдаг тий. Тэр номыг бас аягүй олон жилийн өмнөөс бас судлаад тэр 5 дасгалыг бас оролддог байсан. Тэгээ одоо сая бол нөгөө амьсгалтай хослуулаад хийхлээр бүр үр дүнтэй санагцсан. Энэ хөтөлбөрт суугаад хичээлүүдийг үзээд явхад хүндрэлтэй юм нь ер нь юу исэн бэ? Тийм. Ерөнхийдөө эхлээд бид нар нөгөө нэг одоо йог хийж байхдаа нөгөө мэдрэмжүүд эдрийг нэг анзаарахгүй тий. Зүгээр л нэг хийж гүйцэтгэхийн төлөө л үүрэг биелүүлж ингээ хийдэг байсан. Одоо энэ удаа бол аюу гоё таашаал аваад удаанаар бясалгаад ингээд хийсэн. Тэгээ ерөнхийдөө нөгөө йогийн сүүлийн нөгөө хөлөө өргөх энэ төр бол жоохон хүндрэлтэй. Одоо би тэрийг төгс энэ хийж чадахгүй байгаа шүү дээ. Тиймэрхүү байна. Тэгээд үл ер нь бусд хүмүүстэй харьцуулахад бол миний хувьд бол харьцангуй би нөгөө туйшрахгүй гэдэг зарчимтай. Ерөөсөө ингээд бид нар одоо өнөөдөр зөв гэж байгаа юм маань хэдэн жилийн дараа буруу болсон л идэг штэ. Тийм учраас ерөнхийдөө жоохон туйшрахгүйгээр, өөрийгөө ядраахгүйгээр, нэг хүндрүүлээл ингээд нөгөө стресс орохгүйгээр ингэж хийсэн учраас надад нэг хүндрэл гарсан. Айхтар тэр нь хүнд юм аа, энэ яшигтай юм аа гэсэн санагдсан юм ерөөсөө байгаагүй. Энд чинь одоо яг үйлдэл байгаад байгаа байхгүй юу те. Заавал нэг даалгаар гүйцээж хийгээл тэгэл багшаас нэг дүн авах гал эсвэл нэг бушуухан жингээ хасчих гал эсвэл бушуухан шиг нэг цөснийхөө чулууг хөөж гаргачих гал те. Энэ нэг 2 дугаар модуль чи ямар ядаргаатай юм цөс гизээ цэвэрлэн гээдтэй хурдан тэр аргаа заагаад өгөөч энэ төр гэл тэгээд байдаг те. Тэгэхээр зэрэг хамгийн гол үр дүнг бүтээдэг хэсэг маань бид нарыг сэтгэлийн хаттай тэгээд дотроос нөгөө өвчин үүсгээд байгаа шалтгаануудаа цэвэрлэхэд энэ хоёр модуль маань үнэхээр одоо үр дүнгээ өгдгөө гэдгийг
баталж чадсан. Талгаагаа төгчэн чадсан гэсэн үг. Яг үнэ болсон. Яг үнэ. Би ч бас эхлээд тэгсэн шүү дээ. Нөгөө би одоо хөдөө гадаа явах гээд байна. Хоол хүнсээ би бас тохируулж явъя. Ямар хөдөлгөөр байгаа вэ гэдэг бас асуусан шүү дээ. Яарад. Тэгээд тэр асуусан чи багш маань ихнийх дээрээ л явжаа хоол ус болоогүй тэр хамгийн амархан санаа зовлтгүй гэж хэлсэн тий. Тэгтэл би нэг одоо яг уг нь энтэйгээ зэрэгцэл явж ямар ах юм хоол ундаа бэлдмээр яхих гээд өөр юм бас хараад тэгээд тэр хөнгөн дүүхэн хоол хүнс идээд тэгээд нөгөө бэлтгэл аягүй сайн удаан би хоол хүнс идэлэн барьсан юм байлээ. Тэгээд бүр олон жилийн өмнө элэг зүсөө цэвэрсэн шиг цэвэрснээс харьцуулагч байхгүй айгүй муухай юмнууд гарсан. Би нөгөө гүлнараа нэг юун дээр групп дээр тавьсан айгүй муухай санагдаад хүмүүс орсон юм гэж бодоод арилгаад гүлнараа багш руу явуулсан байгаа зургийг самбраагүй гарсан шүү дээ. Тэгээ хоёр дахь дээрээ бараг гараагүй. Тэгээ одоо би гуравдгаа цэвэрлэнгүүд одоо жинхэнэ нэгдүгээрхээр бүгд гарсан юм уу үгүй юм уу гэдг нь батлагдах байх те. За сайн байна те. За тэгэхээр энэ хөтөлбөрт сууснараа нэгдүгээрт за ямар ч байсан гэсэн чин 3 хэлээр буудгийм байна. Сэтгэл санаа тайван болдгийм байна. Нойр хүрдгийм байна, тийм ээ. Царай гэрэлтдгийм байна. Найзууд бүр өстөө дээрээ хүү юу вэ гэдэг ингэж уулга алдаж танихаа болдгийм байна, тэ. Тэгэхээр зөндөө өөрчлөлтүүд гарцсан байгаа. Яг гээгийн хувьд амьдралд хандах хандлага дээр нь ер нь ямар өөрчлөлтүүд гарсан байсан бэ? Нэрээ бас уур арилт юм байна тий. Тийм шүү дээ. Эерэг хандлага гэдгийг бол ер нь сүүлийн үед бол бид нар хэн хөнгүүл ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ амьдралд хэрэгжүүлэх нь хэрэг байгаа юм уу мэд. Ямар ч байсан миний хувьд бол би юм болгон дээр эерэг байхыг бүр хичээдэг болсон. Угаасаа л хүн одоо язгуур тийм ээ энергиэс л бүрдснээс хойш энерги гэж байдаг л бол байдаг нь одоо батлагдаад байна шүү дээ угаасаа тийм ээ сүнс язгуур гэд бүх юм байдаг гэдэг нь батлагдаад байгаа юм чинь монголчуудын хувьд бол нөгөө сүнс гэхгүй язгуур гэж ярина. Тэгээд тэр язгуур маань нөгөө 7 чакра 7 хүрдэн дээр байрлаж байна эдрэгээд тэгээд одоо үнэхэрийн дотоодоос бүх юм хамаарчин тийм ээ нөгөө сэтгэлэн бие бодлон бие махан бие маань 10% 20% байгаад байна. Бусдууд нь тэр хүний дүдэнд харагдахгүй тэр биеүүдийг л арчилж тордож эерэг хандлагатай байх, байгаа юмдаа сэтгэл ханамжтай байх, аширгалтай байх гэд зөвхөн хувь нь надаас бүх юм хамаарат байгааг би одоо мэдсээр байгаа учраас одоо тэгээ тэрэн дээр л та нарын хүчээр хамтарч сайн ажиллаа штэ тийм ээ ажиллаа үр дүнгээ харууллаа гэж бодоод байна би. Тийм байна тий. За бие махбод дээр нь гарсан өөрчлөлтүүд гэхээр нойр тий ерөнхийдөө царай зүсний өөрчлөлт гэдэг ингэж чинь тэрүүний дээр нөгөө найзууд нь хүртэл чи юу идэж уугаад ингэчээвэ гэдэг чинь бидний нөгөө яг хуу үр дүн өгнөөс илүү хүчтэй гэдгийг яг хуу баталж байгаа баталгаа нь тэр байна гэж надаа сонсогдлоо. Яг бидний өнөөдрийн сэдвтэй маань яг таарч тэр хариулт маш оновчтой гоё гарч ирлээ. Тэрнээс гадна одоо би ингээл хичээгээл яваад байгаа гэхээр хүмүүст нөгөө нэг хичээнэ гэдэг нь нэг тийм дуусахгүй залхуутай хэцүү юм шиг тийм мэдрэмжийг өгж сонсогддог тийм үг багхгүй юу? Хичээрээ гэхээр зэрэг би хичээж л байгаа штэ гэд ингээд нэг тийм ядармаар залхмаар тийм мэдрэмжийг өгдөг штэ. Тэгэхээр гээгийн хувьд энэ хичээж гин гэдгийг нь тийм хэцүү байна уу? Ядаргаатай байна уу? Ямар байна? Тийм штэ. Өөрөөр хэлбэл аз жаргал мэдэрч тийм ээ одоо би гоё байгаа сайхан байгаа тэгээд одоо тэрнээсээ таашаал авч амьдрах байхгүй юу зөөл байх тийм ээ зөв хандлагатай байх эерэг хандлагатай байх маань эргээд надад аз жаргалыг өгж байгаа юм чинь юу гэж надад стресс ядаргаа депресс гэдэр болох үү тийм ээ Яг үнэ. тэгээд энийг гэдэс ч гэсэн айгүй бас нэлээд бүдүүн байсан чи гидсэн маань бүр аюу гоё ингээд татагдаад хачин сайхан болсоо янз. Яг миний дараагийн асуух гэжсэн асуулт маань те бие махбод дээр гарсан бодит өөрчлөлтүүдээсээ хэлээч гэж хэлэх гэжсэн байхгүй юу?
Тэгэхээр за би махад дээр за бэлхүүс гойлог болсон юм байна. Царай зүс за найз Бэлхүүс байдгүйсэн надаа. Тэгсэн чи бэлхүүс болсон. Одоо өчигдөр миний найз хүртлээр алиуда чи нэрээ ямар сони 3 кг турдсан гэвчтэй тэгээд ийм амархан чавхаад юм уу гэлээ. Тэгээ эмэгтэйчүүд эдэр чи юу эсэхв алуу харъя хажуу тийшээ нааша хар гэдэг одоо би энийг хачин харж гайхаж биширлээ штэ. Тэгээд энэ нөгөө нэг юуны нэг судлаа ийм нөгөө зузаан өөхнүүд эдэр аюу гой нимгрээд тэгээд гидс маань бүр аюу сайхан татагдаад бүр аюу гой чавхаатай тийм гой болт юм байна. Тэгээ би маш гой хөнгөрсөн. Тэгээ миний нүүр бол одоо анх орж ирэхэд та нар мэдсэн. Тэгээ өшөө анх угаалтаар нүүр бүр эсэргээрээ муухай олж илэр штэ. Ягаад гэвэл нөгөө бохирдол ингээд гарч байгаа юм бэлгүй бодвол тэгээ энэ миний нүүр угаасаа ингээд дүүрэн борс эвхтэй идэх. Тэр мэр маань аюугай нэмэрсэн явандаа бүр байхгүй болох байхаа. Нэг л мэдхэд борс эвхнүү дүүрэн болсон байлээ ингээд цэг тий. Тэрийг одоо тэгэл хүмүүс янз бүрээс хөвшөлтийн ихч гэх шиг янз бүрээр ярьдаг штэ. Тэгээд миний хувьд бол бас нэг их хөвшөлтийнх биш байх гэд би өөрөө итгэх дуртай итгэдэг. Яагаад гэвэл нөгөө Диксений бид нар бас нөгөө Сүхбаатар аймаг, Дорнод аймгийг хариуцсан Малайзийн бүтээгдэхүүнийг дотроосоо бид нар бас зөндөө хэрэглэдэг байхгүй юу? Тэгээд ч дийлэхгүй л байсан байна. Тэгээ одоо энэ иж бүрэн тийм ээ бодлын сэтгэлийн махан биенээ тэгээд тэр дасгалуудтай йогтой ингээл хавсраад өстө үнэхээр супер сургалтанд одоо хамрагдсан. Би бас найзуудтай одоо 2 хооронд 3 түнд энэ тэндээс тасалтанд засалсан сургалт тийм ээ зөвхөн эрүүл хоол тэр биш ээ найзууд минь энэ л сургалтанд хамрагдтаа нар гэдэг өөрөө хэлээд байгаа. Баярлаа. Би юу асуух гэж ирсэн бэ гэхээр зэрэг хүний бие одоо энэ махбодыг тойроод ингээд гэрлэн бие байж байгаа. Бид нар дандаа ярьдаг, сонсдог тийм ээ. Ер нь бол тийм нэг юм байдаг юм байна гэж мэддэг. 6 давхар гэрлэн бүрхүүл байж байдаг. Тэгэхээр энэ 6 давхар гэрлэн бүрхүүл буюу бид нарыг хамгаалж байгаа энэ сэтгэл бие эднэр чинь тийм хүн бясалгал амьсгалаараа энийгээ дандаа цэвэрлэж одоо энерги тэлж цэвэрхэн байлгаж явах хэрэгтэй байна л да. Тэгэнгүүт бясалгал хийхэ болоод тий тэгэл одоо хов жив хэрүүл уруул тий өгөө ол зовлон өвчин гээл ингээл янз бүрийн одоо баар сав юу гэдیں тий мансуурсан харанхуйлсан тийм орчноос бид нар бохирдоод ирэхээрээ зэрэг яг хоо эргээд ингээд махан бие маань өвдөөд эхэлдэг. Тэгээ эргээд нөгөө бясалгалаа хийгээд ирэхээр яг нэг юм давтамжийг ер нь энэ амьдралынхаа хугацаанд мэдэрч ийсэн үү? Яг өөрийгөө хайрлаад өөрийнхөө одоо тэ бясалгал энэ одоо судалгааны ажил юу гэдгийг өөр дээрээ төвлөрөөд анхаарад ууж байгаа унд өөртөө бодож байгаа бодол тийм ээ өөртөө хэлж байгаа үг энэ бүгд дээрээ анхаарад ирэхээр зэрэг ингээд нэг хөнгөрөөд нисмээр бүх юм баясгалантай ас жаргалтай орчлын ертөнц гэрэлтэй юм шиг харагдаад тийм үү. Тэгэнгүүтээ нэг хэсэг ингээл нөгөө бид нар чинь үргэлжил нэг инээ залгиасан байдаггүй шүү дээ тий. Нэг ядарн, зовн, элдв янзын одоо ховжив юмнуудтай ингээд нэг холилдоод сонсоод эсвэл ингээд нэг унсан юмнууд маань хүртэл нэг жоохон хар бараандуу юмнууд давтагдаад ингээд ирэхээр зэрэг нэг давхар бие хүндрээд сэтгэл санаа нэг тавгүйтэд тэгээд нэг хоолны шингэц нойрны одоо сэргийг байдал энэ төр давтагдаад ирдэг нэг тийм юм байдаг гэдгийг би өөр дээр анзаарч мэдэрсэн байхгүй. Тэгэхээр гэгэд маань тийм ер нь давтамж анзаарэгдсэн үү? Тэр тал дээр ямар бодолтой байна? Яг үнэ. Ерөөсөө тийм байх ёстой юм байлээ цаанаасаа, тийм ээ? Нөгөө энерги гэж яриад ирэхээр. Тэгээд одоо яг тийм ерөөсөө ингээд нөгөө найс нөхд одоо ер нь бол бид нар ингээд амьдралдаа харж хахад нэг хож хөөцөлт хүн муулах дуртай найзнараасаа тэр бүр холтчдаг. Миний хувьд бол би бүр холцсон. Угаасаа тэр ерөөсөө үн цэнтэй биш бидний хувьд бол тийм ээ. Тэгэл хизээний л одоо ингээл ах дүү нарын ч гэсэн янз бүрийн асуудал ингээл яриад ахлаар өстө үнэхээр төвхтэй. Тэгээд тиймэрхүү юмнаас аль болохоор хол байхыг хичээгээд тэгээд өөрөө одоо дандаа сайхан эерэг сайхан одоо найзуудтайгаа уулзсан ч гэсэн бид нар ерөөсөө тийм найзуудтай тэр уулзгаа болчдөг ердөө. За тэр арх одоо тэр баар маар энэ бид нараас бүр хол
ийм байх тусам хүний ажил үйлс аюу бүтэмжтэй болдог. Би бас ингээд заримдаа боддог байхгүй энэ хүмүүс зарим нь ерөөсөө яагаад ингээд л нэг зовлон дунд ингээд яваад зовлондоо дийлдээд л тийм ээ. Тэгэл нэг баяр баясгалангүй дандаа нэг болохгүй бүтггүй юм а яриад л дууцсан. Тэгэл яриад байгаа хүмүүс ч гэсэн тийм юмнуудтай дандаа л уулзраад идэх юм шиг байлээ. Би зөвхөн хүмүүсийн амьдралыг хүнлэнгээс хараад тэрийг л аюу их тэгж ойлгодог. А миний хувьд бол ерөөсөө зөвл яваад байх юм бол зөөлөн замбуул юм. Хүн ер нь өөртөө тэнхтэл амьдралыг аюу ээдрээтэй нарийн бодлантай болгодог энэ төр гэдгийг бид нар бүр одоо багш байхдаа би бас тэрийг аюу ухамсарлаад ойлгодог ийм л байсан. Зарчим маань ерөөсөө та нарын сургалтад нийлж байгаа учраас надад аюу үр дүн харуулж байгаа байхгүй юу энэ чинь. Улам л гоё. Улам л муу юмнаас хол. Одоо кино телевиз үзсэн ч гэсэн одоо би юу сая өдөөгч гэдэг киног нөхөр бит хоёр аюул сайн үзчихээн. Ягаад гэвэл хүний дотор байгаа. Одоо нөгөө тархи чи уудлах тийм ээ. Одоо яг та нарын сургалт энэ төр тэн дээр тэр нэг одоо аюул өндөр түвшний психологч хүний тухай тэр явж байгаа кино байгаа байхгүй юу. Тэг тиймэрхүү юмыг үзээд улам л одоо энэ нээгээд байгаа юмнуудаа тийм ээ та бүхэнтэй одоо хамтраад бид нар зөндөө юм нээлэн штэ. Эргэлзэжсэн юмудаа энэ үний юм байна гэдгийг батллаа. Энэ болгоныгаа баталсан кино үзэх юм уу? Тэгээд одоо угаасаа тийм бидэг штэ. Тэр талаар ном үзэх юм уу? Одоо нэг маш гоё ном. Миний одоо нэг удирдагч багш бас нэг надад нэг ном бэлгэлснийгаа хүртэл би бүр одоо энэ сургалттай холбоод бүр дорндоосоо ирж хайж байгаа номын сангаас авчраад эргээд судлах жишээ нэ. Юу л нөгөө нэг ингээд дүрсүүд эдэг шүү дээ тийм ээ дэлхий дээр байдаг уруунагаа хүртэл би одоо гүнзгийрээ судлаа шүү дээ. Яг үнэ. Яг үнэ. Тэгэхээр бид ерөөсөө өөрсдөө мэдэхгүй гэдэг юм уу? Өстой санамсаргүйгээр далд тухамсрынхаа мэдээллүүдээр буюу одоо тэр бидний гэрлэн бие энерги бие дээр өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдралын маань гашуу нисун тэ гомдол уур цөхрөл гашуудал бухимдал энэ бүгдийг одоо шингээж хадгалж үлдээд түүнээс үүдээд яг одоо энэ амьдрал дээр миний одоо махан бие өвдсөн байна гэдэгтээ ер нь санал нийлсэн тийм үү гээ. Нийлсэн. Тэгдэг. Угаасаа би бас хэдэн жилийн өмнө нөгөө нэг юу лээ? Өвчнөдөө баярл үлөө нэг ном аваад бас үцээд өөр гайхчихсан. Тэгээд нөгөө би маань өвчлөлчлээ гэж айхгүй харин та баярл юунаас болоод өвдсөн бэ гэдгээ одоо жишээлбэл би бас үе мөчний өвчтэй байхгүй юу. Тэгээ би тэрийг хэмжлийн өмнө бас үе мөчний өвчтэй гэж би өөрийгөө тодорхойлж байгаа. Гэхдээ би нөгөө эмнэлэгт үзүүлэхээр ерөөсө танд ямар нэгэн үе мөч тулай одоо бүрчлөөс ч алга гэдгийг баталсан. Магадгүй би нөгөө диксэний мөөг идээд махан биеэвэл эмчилсэн юм шиг байгаа. Тэгээд энэ өвчин юунаас болдог вэ гэсэн чинь би аягүй шүүмжлэгч байхгүй юу? Аягүй шүүмжлэгч. Эргэн тойрноо бүгдийг шүүмжлэн. Надад ерөөсө баргийн юм таалагдахгүй. Тэгээ би бүхнийг өөрийнхөө хүслээр байлгахыг хичээдэг ийм нэгэн дурак байсныгаа одоо сүүлийн үед бүр айгүй маш хичээж байгаа. Энийг бол хамгийн их хэлбэгдэж байгаа хүн бол манай нөхөр шүү дээ одоо. Мэдээж хамгийн ойрхон надад байгаа юм чинь хизээний л шүүмжлэх гээл хизээний нөгөөх маань шүүмжлүүлчих гээл бөө гомдол болоод ингэ байж байгаа байхгүй. Одоо би энэ сүүлийн үед манай нөхөр намайг бас жоохон өөрчлөж байгааг анзаарч байгаа хаа гэж найдаж байгаа. За яг үнэ. Тэгэхээр хөтөлбөр дотор ер нь те цэснийхээ асуудлыг нэг ходоод нэг шарах юу гэдгийг те цэстэйгөл холбоотой нэг ханын цузаарлал энтер гэдэг юмнуудыг л нэг шийдий гэж бодож орж ирсэн чинь хөтөлбөр дотор бүр бараг те амьдрал дотор нөхөртөөгөө харилцаа хандлага дотор өөрчлөлтүүд гараад ингэж байж байгаа. Тэгэхээр энэ агуулгыг ер нь хөтөлбөрт байна гэж төсөөлж ирсэн үү? Үгүй штэ. Энэ хандлагыг байна гэж юусоо төсөөлөөгүй. Ямар ч байсан Гулнараа багшийн тэр нөгөө подкаст бол янз юм байсан те. Зүсийг л одоо маш гоё байлгах юм бол ерөөсөө хүний одоо махан биевэл эрүүлж нэ гэд нэг их гоё утгатай. Тэгэхээр яна зүсэс болоод
бүх юм ирүүлчих юм биш үү? Яасан гоё юм бэ? Ядаж залууч тийм ээ. Надад бол одоо өвчин бага байна гэж бодож үгүй байгаа зү одоо ингээд би яриадсэн чи тийм ээ. Асуудлууд бивэл харьцангуй өөрийгөө бас бага асуудалтай хүн энэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгтлэл бас л үгүй байгаа байхгүй ингээ яриад ангууд. Одоо жишээлх юм бол одоо надад өөрчлөлт гараад ирэнгүүт манай нөхөр одоо бас л өөрийгөө оролдох байх та тийм ээ. Эрүүл мэндийн хувьд оролдож эхлэв шүү дээ. Одоо жинхэнэ элэгцсний асуудалтай хүн энэ миний хажууд байж байна. Яг үнэн. Тэгэхээр зэрэг зөвхөн эрүүл мэндээ шийдэх гэж те цөснийхөө тэг эрүүл мэнд дотроо зөвхөн цөс хоол боловсруулах хэрэгтэй системийнхаа асуудлыг шийдэж нэг зөв хоол байж нэг цөсөө гизээ угааж цэвэрлэх гэсэн зорилгоор орж ирээд тэгээд тэр нь яг уу бөөр цаашлуул одоо нөхрөө хүртэл шүүмжлэхэ болцсон те ард орныхноо хүртэл шүүмжилж аашаал загнаж уурлахаа болцсон ийм одоо бүр сэтгэл санаа амьдралын бүтэн одоо хэв маяг дотор буюу одоо манай уламжлалт ангаах ухааны хэллэгээр болохоор зэрэг явдал мөр дотор. Тэгэхээр бид нарын ихэнх юмнууд нь нөгөө сэтгэлээс үүдэлтэйгээр амьдралын хэв маяг буюу явдал. Тэгээд энэ шүүмжлээд байна, гомдоод байна, тэ уурлаад байна, аашлаад байна, тунирхаад байна. Эсвэл одоо яг уу гуниглаад ганцаардаад байна инээ дэрэ гэдэг энэ бүх юмнууд чинь бид нарын нөгөө явдал мөр дотроос өөрөө өөртөө үүсгээд байдаг үйлдэлүүдийн маань үр дүн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг уу сураад эрүүл мэндийн одоо боловсрал мэдлэгийг олж аваад энд чинь тэгвэл нь би өмнө нь хийж исэн хэсэг маань болохоор өөрийгөө өвтгөх замыг өвтгөх үйлдэлүүдийг хийгээд исэн юм биш үү? Тийм ээ. Одоо тэгэхээр зэрэг энэ үйлдэлүүдийг ингээд хийгээд байвал нь одоо эрүүлж их гэдгийг зорилготойгоор хийгээд ирэхээр зэрэг тий найзууданд танихаа болоод шүнж нойртой хондог болоод тий нөхөр нь хүртэл одоо нөхөртөө хэлэхгүйгээр ингээд нөлөөлөд нөхөр нь эхнэрийнхээ өөрчлөлтийг мэдрээд тийм ээ царай зүсэнд нь ааш аяганд нь нөгөө шүүмжилдэг аашилдаг ууралдаг юмд нь өөрчлөлт ороод ингээд ирэхээр зэрэг яг энэ нэг хийгээд байгаа юм зөв юм байна. Би ч гэсэн энийг хий да байж гэдэг бодол орж ирнэ гэдэгт бүрэн итгэцээс ойж байна. Удахгүй таны мөрөөдөл бас биелнэ. Мөрөөдөлж гэдэг юм одоо яг энэ хүсэл чинь биелнэ. Тэгэхээр бид ерөөсөө сэтгэлдээ бодолдоо юуг агуулж ийнө бидний амьдрал яг л тэрний үр дүн буюу толны тусгал хийж идэг. Толны тусгал хийж идэг. Тэрнийг ч гэсэн та одоо гэр бүлийнхэн дотроос хамаатан садан, үр хүүхдүүд, найз нөхдөд дотроос хүртэл харж л байгаа. Бид ч гэсэн хардаг. Тэ манай энэ лайвыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн харж л байгаах тийм ээ. Яг нэг арх удаг хүмүүсээс яг хамаг мөнгө нь архиндаа яваал үр зээл хэрүүл тэгээд цаашлбал бүр зодоон гих мэтийн тэгээд бүр цаашлбал одоо хэрэг төв гэл ингээл ерөөсөө нэг тийм зовлонгийн хэлхээс өсчдөг тийм үү. Тэгвэл би яг одоо энэ голомт нь юм болвол энэ одоо нэг л юмны эхлэл нь бий байгаад нь штэ. Тэгэхээр энэ эхлэлээ засаад урсгалаа буюу энергийн урсгал энэ сэтгэлийн мэдрэмжийн урсгалуудаа зөв болгоод ирэхээр зэрэг бидний нөгөө хүсээд исэн эрүүл тэгээд амар амгалан ас жаргалтай гэдэг бүх юм маань бүтэж ирж байна гэж харж байна тийм үү. Өөрөө цаанаасаа урсаад бидний амьдрал орж ирж байна тийм үү. Нөхрөө засах гад хичээгээд байх биш те. Нөхрөө одоо шүүмжлэлээрээ бид нар уулна доор хийх гэж шүүмжлээд байгаа биш уулна сайжруулах гэж шүүмжлээд идэг тийм ээ. Сайн байх те. Сайжруулах гэдэг. Сайжруулах гэж шүүмжлээд идэг. Тэгэхээр зэрэг одоо яах вэ? Шүүмжлэх шаардлагагүйгээр би өөрөө өөртөө ажиллаад байхаар зэрэг нөгөө хүн чинь яах вэ? Давхар зэрэгцэж ажиллаад идэг ийм одоо зам гэдэг юм уу гигэн мөр байгаад байгаа байхгүй юу. Тийм одоо гэрлийн туяаг бид гэр бүлдээ өөрийнхөө амьдралд тэгээд цаашлах юм бол одоо нийгэм орчлон ертөнцид ингээд түгээх гээд өнөөдрийн подкаст хүртэл яг тэр орчлон ертөнцид энэ подкастыг олж сонсох тэр хүмүүст одоо хүрэх гээд ингээд сууж байгаа нэг хэлбэрээ гэж ингэж харж байна. Тэгээд зочин орж ирж ярилцахыг зөвшөөрсөн гэгээдээ маш их баярлалаа. Тэгээд эрүүл бие бүтээн 90 хоногийн хөтөлбөрөө бусад хүмүүст одоо ам бардам санал болгож чадах уу? Хөтөлбөрт орж амжаагүй байж байгаа хүмүүстээ зориулаад үг хэлээж гэвэл юу хэлэх вэ?
Гүн. Ямар санда би түрүүчээс эхлээд найзуудтай хэлээд байгаа ш. Найзууд маань бүр чи яагаад ингэчих вэ гэдэг байгаа. Одоо би тэгээд энийг бас хэд хэдэн хүн рүү өдр явуулсан байгаа. Мэдээж бүр ам бардам тийм ээ ийм гоё. Манай нэг найз болохоор нөгөө төвлөр багшийн хөтөлбөр төрт орцсон л явж байна. Тэгээд өөрсдийгөө өөрчлөх, сайжруулах ийм хүмүүс ер нь миний орчинд их байдаг. Угаасаа л бид нар ч нөгөө дугуйгаа олно гэдэг шүү дээ. Хүмүүс нөгөө энергийн таталцлын хуулиараа ер нь бие бинийгээ татдаг, найзалдаг байхгүй юу? Тийм ээ. Тэгээд тэр найз нартаа би бас бүр ам бардам хэллгүй яах вэ? Өөртөө бүр асууж байгаа юм чи ямар сургалтанд суугаад байгаа юм бэ? Наадах чинь л сууя. Наадах чинь л охиныгоо суулгая. Би одоо хоёр үүдээ хүртэл хэлээд байгаа шүү дээ. Ээж нэг сургалтанд сууж байгаа. Үрдүн гарнаа, өшөө харуулнаа ээж. Одоо ингэдгийм бэ штэ, тэгдгийм бэ штэ гэж зах цухаас нь хэлээ л аа. Яа гайхалтай. Ерөнхийдөө өнөөдрийн подкастын маань асуултын хэсгийгээд өндөрлөж байна. Тэгэхээр зэрэг үр дүн талны тусгал шиг юу илээ? Үйлдэлийн үр дүн талны тусгал шиг яг чамаг энэ нийгэмд те харуулж ядгаа. Тэгэхээр зэрэг өнөөдрийн өөрийнхөө үйлдэлээр үр дүнгээ бүтээгээд тэгээд яг өөрийнхөө орчинд нөхөртөө, хүүхдүүдтэй тэгээд найз нартай энэ гайхамшигаа одоо тайлдуулаад гэрэлтэд байж байгаа гээгээрээ маш их бахархаж байна. Тэгээд энэ үйл болвол бид нарын насан туршийн үйл байх ёстой. Яагаад гэвэл бид өнөөдрийг хүртэл одоо тэ мэдгүйгээсээ болоод буруу гэдэг юм уу? Жохон бараандуу тэр нь болохоор нөгөө шүүмжлэл, нөгөө уур тийм ээ. Нөгөө л жохон бараандуу талын энергийг өөртөө агуулад ингэж яваад ижсэн болвол өнөөдрөөс тэрний үр дүн нь болохоор бид нарын те царай бараандсан, сэвхтсэн те гэдэс бүдүүрсэн, жин нэмэгдсэн, тэгсэн мөртлөө өөрөө өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл дундуур тийм ээ. Тэгэл юм л бол харсан болгоноо шүүмжилж яадаг бүхэл орчлын ертөнц миний сэтгэлд л таалагдах ёстой юм шиг сэтгэвч сэтгэл таалагдах юм нэг ширхэгч байдаггүй гих мэтийн одоо үр дүнг бүтээчихсэн байсан. Одоо тэгээд яг эрүүл мэндийн боловсролыг эзэмшээд өөрөө өөртөө хөрөнгө оруулаад мэдлэгийн хөрөнгө оруулаад тэгээд жижиг үйлдэлүүдийг алхамаар ямар ч яаралгүйгээр амьдралдаа хэвшүүлээд ороод ирэхээр жижиг үйлдэл яг өнөөдөр нэг 5 минут амьсгал дээрээ төвлөрөх жишээ нэ тийм үү. За нэг 15 минут ээлжлээд 7 хоногийн турш нэг 7 хүрднийхээ энергийг нэг зөв шиг бодож эргэлдүүлэх энэ байдлаар тэгээд дээрэс нь ууж байгаа ундаа хүртэл яг халуун бүлээнээр нь дээрэс нь ерөөлийнхөө үгийг шингээж агаад те хүүхдүүдтэйгээ ерөөлийнхөө үгийг шингээж агаад хоолоо хийгээд аяглаад өгөхөд тэрнийг идж байгаа хүмүүсийн энерги нь хүртэл өөрчлөгдөд те цадах мэдрэмж нь хүртэл шал өөр шингэх нь хүртэл шал өөр болоод явдгаа гэдгийг амьдралдаа баталгаажуулаад ингэж байж байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр бид нар боловсрлоор өөртөө хийсэн үйлдэлийнхаа үр дүнгээр энэ амьдралаа гэрэлтүүлэх ёстой юм а гэдэг нь дамжиггүй болчиход байна. Тэгэхээр энэ үйлдэлээ одоо насан туршдаа олон хүнд дамжуулаад, баталгаажуулаад улам гэрэлтээрээ гэж өрөөй. Тэгээд микрофоныг Гүлнарадаа шилжүүлье. Түрүүнээс хойш би хоёр л жалцсаар байгаад Гүлнараага илгасчихад өгөө. Одоо илгасахгүй. За юу хэлмээр вэ? Сэтгэлийн үгээ хэлнөө та. Сүүлээ ураяа гэж. За орой минь манайхаа. За комент хэсгүүдээ уншлаа. Тэгсэн чинь юу гэж асуулаа? Тэгэд юу гарах юм бэ? Гэдэг асуулт ийсэн. Юугаа гийг юм гаргацсан юм бол та. Тэр нэг хариулаад өгнө. За яагаад юу гаргасан гэж асууж байгаа юм болоо? Гэцээ элэг цөсөө цэвэрлээгүй хүмүүс тэгж асууж байгаа юм байна тийм ээ?
Ер нь бол тийм л юм шиг байна. Таны хувьд маш олон зүйл гардыг биш тий. Ямар их юм гардыг бэ гэж түрүү ярьсан шүү дээ тий. Тэр яг юм шиг байна. Тийм. Тэгвэл минийх бол баг стандарт нэг үнэхэрийн хачин их юм гарсан тийм ээ. Нөгөө бөөгнөрсөн одоо зөөлрсөн элгэний гадаргуу дээр байдаг өөх гэж байна. Тэр хатуурсан өөх буюу элгэний чулуу. Тэгээд цус бивэл чулуугүй шүү дээ уг нь бол. Тэгэхээр тэр цусны өтгөрсөн одоо тэр юу вэ тийм ээ өөх тос маш их юм гарсан. Тэгээд тэр нөгөө зургаа би устгацсан шүү дээ тийм ээ. Зураг маань багш танд байгаа бол үзүүлж болох байх та. Илгэний гадаргууд ирэх өөх тосол гэсэн багхгүй юу тийм ээ цөссөө тэгээд бүх юм ингээд цэвэрлэгдэж гарсан. Тэрнээс үл өтгөн гарсныг хэлээгүй шүү дээ тийм ээ. Илгэний цөсний дотор одоо гадаргууд илгэний гадаргууд дээр байгаа цөсний дотор байгаа өөх тос. Яг зөв. Тэгэхээр яг гоё тавч бөгөөд тодорхой ойлгомжтой хариулчлаа л да. Хүмүүс болохоор ингэж бодоод идэм билээ. Илэг цус сэвэрлэхээрээ нөгөө баачаад баасан дотроо юмаа түүгээд байгаа юм уу гэд. Тийм юм биш. Энэ угаасаа өмнөх өдөр нь өтгөнөө нарийн бүдүүн гэдсээ сэвэрлжтий. Дараа нь илэг цусээ сэвэрлэхээрээ өрөөсөө бидний хоол боловсруулах эргэтэн систем дотор ямар хоор бохирдол буюу өрөвсөл үүсгэх нөгөө өвчин үүсгэх бохирдлууд яваад байгаа юм бэ? Хорууд яваад байгаа юм бэ? Тэрийг л гаргадаг гэсэн үг. Тэр нь гарч ирэхээрээ өөрснөө шинжилдэг. Зарим хүмүүс тэрнээс ичдэг. Зарим хүмүүс нь болохоор зургийг авдаггүй. Тэгээ зарим хүмүүс нь болохоор одоо миний дотор юу агуулгадж байна вэ гэж сониучрахад хардаг гэсэн үг. Тэгэхээр хүн болгоны дотроос өөр өөр зүйлсүүд гардаг. Яагаад гэвэл бид нарын туусан, туулал, идсэн, уусан зүйл тэг хідэн насалсан бүх зүйл өөр байхгүй юу? Ус ууд юм уу, удаггүй юм уу гэдгээсээ бүгднгээс шалтгаалдаг. Тэгэхээр хүн болгоно харьцуулшгүй зүйлсүүд. Одоо энэ ч бид нар 7 хоног болгоно оролцогч нартай ярилцж байгаа. За тэгэхээр энэ хүмүүсийн оролцогч нарын маань гаргаж байгаа үр дүнгууд яг өөрт нь тохирсон буюу өөрийнх нь дотор байгаа тэр бохирдлуудыг гаргаж байгаа. Тэр нь их байж болно, бага байж болно, бүр гарахгүй байсан ч болно. Зарим нь мэдэгдэхгүй, харагдахгүй мөртлөө сэтгэлд хурсан тэр бохирдлуудыг хүртэл гаргадаг. Хамгийн хүнд өвчин өвдөлтийг эмгэгийг үүсгэж байгаа зүйл юу байдаг вэ гэхээр бид нарын өөрсдийнхөө энэ минийх гэл нөгөө айдсаа хүртэл тэг гомдлоо хүртэл дотроо хадгалаад тэрийг өхөн өгтлээ нурундаа үүрээд явж байгаа зүйлсүүд тахгүй юу? Тэр болгоныг таньж гаргана гэсэн. Энийг ганцхан үг өгүүлбэрээр илэрхийлэхэд хэцүү. Тэгэхээр юу гаргах вэ гэвэл чиний хувьд юу гаргамаар байгаа юм? Чамайг зовоогоод байгаа чамайг ингээд тарчлаагаад байгаа зүйл чиний дотор юу байна вэ? Юу гаргахыг хүсэж байна вэ? Тэрийг гаргаж болно гэсэн үг. Тэрийг царай эмч битээр хэлэхгүй. Хүн болгоно өөр өөртөөхөө дотор нууцсан, хав дарцсан эсвэл одоо хэрэг болж магадгүй гэл хадгалцсан зүйлсүүд байж идэг. Гэхдээ тэр нь хизээч хэрэг болохгүй. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусмаа илжирдэг, ялцардаг, мууддаг, хор болдог. Ер нь хүн гэдэг амьтанд олон зүйл хэрэггүй байд юм билээ шүү дээ. Яг үнэндээ нэг л өмссөн хувцасаа байнга л өмсөд идэх үстэй. Тэ. Шинэ жилээр өмссөн палажа бид нар байнга л өмсөд идэхгүй үстэй. Нэг л удаа өмснө, тэрийг 3 жил хадгална. За энийг би өмсөхгүй юм байна гэдэг хин нэгэнд өгдөг. Яг тэр шиг зүйлсүүд бид нарт зөндөө байдаг. Тэгэхээр удаад ирсэн зүйлийн энерги нь муудаж бохирдол болдог. Хувцсан дээр ч гэсэн ялгаа байхгүй. Бодлон дээр ч гэсэн ялгаа байхгүй. Бид нарын нөгөө сэтгэл хөдлөлүүд тэр хүртэл бохирдсон, муудсан зүйлсүүд байгаа. Тэр болгоныг гаргаж хайнаа л гэж ойлгож болно. За өнөөдрийн урилгыг маань хүлээж аваад зөвшөөрөөд ороод ирсэнд нь маш их баярлалаа.
энэ алхамыг хийж чадахгүй хүмүүс маш их байгаа шүү дээ. Тэ? Хөтөлбөрт 10 10 20 20 хүн орж ирсэн ч гэсэн тэн дундаас үйлдэл хийгээд гарааг хөдөлгөөд үр дүн гаргадаг хүн байгаа. Гэхдээ яг ингэж олны өмнө гараад энэ алхам бас хэцүү. Яг үнэндээ энэ алхамыг хийх гэж би маш олон зүйлсүүдийг туулж исэн бүр сандраа, чичрээд, гар мар хөлрөөд хүйтүүл сутгаад тэгэхээр энэ айдсын мэдрэмжээ гээгээд хаяад орж ирсэн хүн бол өөрийнхөө тэр ичгэвтер, ичмээр зүйлсүүдийг хаяад орж ирсэн хүн л гэж ойлгож байна. Тийм ээ? Гэтэ хөтөлбөрт орж ирсэн ер нь хүн болгоно ингэж яриасаа гэж бит хоёр бол хүсдэг, боддог. Гэтэ цаг нь болоогүй учраас л орж ирдэггүй бах. Тэрнээс биш үр дүнг бол бүгдээрээ гаргадаг. Гараа хөдөлгөөд ямар нэгэн зүйл өдөртөө нэг 10 минут амьсгалын дасгал ч юм уу бясалгалаа хийсэн хүн болгонд үр дүн гардаг. Гардаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ ингэж алхам хийгээд олны өмнө гараад би тэгсэн штэ гэд үр дүнгээ ярина гэдэг маань дараагийн шат байхгүй юу? Дараагийн шат. Тэгэхээр дараагийн шатуудад бас оролцогчид нар маань гараасаа гэж хүсэж байна. Орж ирээгүй хүмүүс маань орж ирээл дахиад бид тэдтэй нийлээд нэгдээд эднэр одоо юу яриад байгаа юм бол миний дотроос юу гаргаж хайх гээд байгаа юм бол гэж бодож иж магадгүй. Тэгээ энэ пэйжийг дагаад дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол Ирис гэж комент бичих юм бол бид тэдийн вебинар уулзалтын бичлэгийн линк очдог байгаа. Энэ дашрамд бас нэг юм хэлчихье. 10 сарын 31-ний өдөр вебинартаа сард угаасаа ганцхан удаа хийдэг байхгүй юу? Zoom-ээр орж ирнэ. Бүх хүнд Zoom линк очино. Хэрвээ Ирис гэд одоо энд лайв явж байгаа тэрнийхээ дор бичих юм бол 31-ний орой болох вебинарынхаа Zoom линк очино. Тэрүүгээр 20 цагт орж ирээд бид нартай хамт нэгдэж болно. Та өөрийнхөө асуух асуултуудаа бас тэнцэнээс асууж болно. Ер нь дэлгэрэнгүй буюу яг хүн болгонд хэрэгтэй яг захтансан газрыг нь найжих тэр уулзалтыг хийдэг байгаа гэж хэлье За тэгэхээр үр дүнгийн цорой үгнээс илүү хүчтэй гэдгийг одоо баталгаажуулж өгсөн. Өнөөдрийн зочин гээгээд маш их талархлаа. Тэгээд бидний ухаарлын түүхүүд буюу үр дүнгийн түүхүүд маань үргэлжлэх болно. Тэгээд манай пэйжтэй хамт байгаарэ. Дараагийн хагас сайнны уулзалт хүртлээ түр баяртай. Тэгээд 31-нд сая Гүлнараа маань зарлчлаа Улаанбаатарын 20 цагаас Zoom уулзалттай, Zoom уулзалтанд 100 хүний багтаамжтай. Тэгээд сүүлийн үед ер нь 100-аас илүү гарчгаад багтахгүй байгаа. Тэгээд пэйж дээрээ бас лайв хэлбэрээр орох бах гэж бодож байна. 100 хүн дотор багтаад яг Zoom руугаа ороод ирэх юм бол та яг нүрээрээ харж агаад бодтоор уулзж байгаа юм шиг яг өөрийнхөө тулгымцсан асуултанд хариултаа олж авч нэг ч гэсэн шийдвэрээ гаргаж нэг ч гэсэн яг ухаарлыг олох болтугай гэж өрөөё. За тэгээд удахгүй уулзтлаа баяртай. За гэлалаа баярлаа. Баяртай бүгдд нь амжилт хүсье. Эрүүл их хүсье.